Дотоод ордны гүнд хэрэг гэгддэг нэгэн хатан бий. Гэвч тэр хааны хатан биш үлээ. Тэр дотоод ордонд амьдардагч хаантай уулздаггүй онцгой нэгэн. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Эзэнт гүрний шинэ хаан нууцлаг хатантай уулзахаар зорж явна. Хааны зөвлөх энд ирэх нь аюултай талаар түүнд сануулж байлаа. Гэтэл хаалгыг татах мөчөд нууцлаг хатны мангас шувуу тэднийг цочооно. Хэрээ өөрийнх нь шувууг бүү гимтээ гэд хааныг орууллаа. Хаан орж ирмэгцээ ногоон өнгөтэй нэгэн эмгийг хэрээд үзүүлж хараал тайллага гимтэн хайлгах гэд гуйсан бүхнийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь өөрийн чинь үүрэг гэж сонссон гэхэд хэрээ төлбөрөө төлөхгүй бол зөвшөөрөхгүй л гин. Тэгээд үргэлжлүүлэн хүн харааж алах бол амиа, тайллага хийлгэх бол эд хөрөнгөө, нүгэлтэн хайх бол зөвлөлдөх болно гэлээ. Харин хаан эмэгний эзнийг хайж байгаа юм байна. Гэтэл хэрээ шууд л татгалзлаа. Хаан харин хэрээгээс нэрийг нь асуухад Жиу Сэцүү гэдэг. Хаан сайхан нэр байна гэхэд хэрээ хатны хамцуйд ойшилж бугуун дээрх тэмдэг нь хальт харагдлаа. Тэгсэн хэрээ гинэтэл сандарч хааныг өргөөнөөсөө хөөхөн тэр. Ингэхдээ өснийхээ гоёлуудаас нэгийг нь татаж аваад эд шидийн мэд зүйл хийснээр хаан нэг мэдэхэд хаалганы гадна зогсож байдаг. Хааны туслах хаанаас хэрээ чухам хэн юм бэ хэмээн асуутал үүлэн нян дагинд үйлчлэгч удхан. Түүний онцгой хүчийг биширсэн хаадууд хүчийг нь ашиглахын тулд дотоод ордонд оруулан онцгой хатны цол олгосон. Тэр нь хэрээ гэж түүхийн номонд бичигдсэн байна гэдэг. Хаан хэрээ дээр дахин ирэхдээ бэлэг авчиржээ. Хэрээч өөрт нь элдв бэлэгсэлт хэрэггүй гэдэл бушуухан хааныг хөөх гин. Тэгснээ нэг зүйл өнөртөг бололтой нүдэн сэргээл босоод ирлээ. Хаан түүний дуртай хоолыг олж мэдээд аваад иржээ. Хэрээч нэрээ мантун бууцанд нугасгүй дуртай бололтой. Хүүхэд шгэл мантун буузаа амтархан хацлана. Ингээд мантун буузнаас олж хааны гуйлтыг дуртай дургуун нэг юм биелүүлэхээр боллоо. Хэрээ маань мантун буузаа идэж дуусаад дахин нэг үсний гоёлоо авч яг л өмнөгшгөө үйлдэлийг хийхэд энэ удаад хаан хаалганы гадна гарсангүй. Харин хааны хүсэж байсан эмэгний эзэн болох сүнс гарч ирлээ. Тэр сүнс өмнөх хацдын нэг байсан ба боож эсвэл боолгуулж насварсан нь тодорхой харагдана. Хаан хэрээгээс энэ хөөрхийлэлтэй хорогдсон сүнсийг явуулж өгөөч гэж гуйлаа. Хэрээ яагаад ч юм зөвшөөрчихв. Ингээд хатныхаа хувцас гоёл чимэглэлийг бүгдийг нь тайлаад энгийн үйлчлэгчийн дүрээр өргөөнөөсөө гарчлаа. Замдаа жүү гих нэгэн үйлчлэгч охинтой тарах ба түүний ярианаас сонсоход ордонд хэрээг 100 настай авсан хөгшин эмгэн гэж цуурдаг бололтой. Хэрээ маань түүнд нууцлаг хатан үнэндээ 16 настай гэж хэлдэг. Жүү цааш явж өөрийн ажлыг хийх гэхэд нь хэрээч бас түүнд туслахыг хүслээ. Жүүгийн амч цуцшгүй ярих юм аа. Ажлаа хийнгээ өмнөх хааны хатныг одоо хоригдож байгааг, одоогийн хаан өмнө нь залгамжлах эрхээ алдсан хунтайж байсныг, бас одоо хоригдож байгаа тэр хатан бол хааны төрсөн ээжийг хороосон гэдэг 100 яриач би гээл ярьж өглөө. Бас ээжийг нь хороочхоод хааныг багт нь олон жил хорионд байлгасан гин. Гисэн ч хаан бууж өглгүй багаар хүчээ зузаатгасаар бослог гарган нэг л өдөр төрийн эрхийг авсан юм байна. Хэрээ жүүгээс өөр золгүй байдлаар амиа алдсан хатан бий юу гэхэд янз бүрээр л нас орсон олон хатан бий гэсний дотор боож өгсөн нэг хатан байсныг сонслоо. Тэгээд манай хоёр ажлынхаа дундуур нэг ахмад үйлчлэгчээс боож өгсөн хатны талаар асуулаа. Хатныг хаан оожоо гэдэг үйжээ. Үдсэглэн тээж хатад дундаасаа зиндаа доогуур нэгэн байсан гин. Хаан оожоо 3 дугаар хатны өргөөнд амьдардаг байсан ч нэг л өдөр 3 дугаар хатан хортой хоол идэж нас оржээ. Энэ хэрэгт хаан оожоо сэжиглэгдсэн ба өрөөнөөс нь ч хор олдсон байна. Тэр шөндөөл хаан оожоо өөрийгөө боомлж нас орсон гин. Үүний дараа бид хааныг харах ба хааны туслах хаандаа хандан таны ээжийн өстөн болсон их хатныг та хорих шаардлага байна уу? Зүгээр толгойг нь авчиж болохгүй юм уу гэдэг. Гэтэл хариуд нь хаан амийг нь хөнөөхөд зөхөх ёсны нотлохоо байхгүй байна гэж авчийн. Хаан их л шудраг нэгэн бололтой. Ингэж хэлчгээд шүн дөлөөр өргөөнөөсөө гарсан хаан юугаач хийж яваа юм мэдгүй ямар ч тааж голын үсэнд толгоогоо угааж үйсэн манай хэрээг олоод харчдیں۔ Нууцлаг хатны үс үнэндээ гялалтсан цагаан өнгөтэйч бусдаас үүнийгээ нууж буцдаг байж. Шалтгаан нь гэвэл түүний энэ цагаан үс өмнөх хааны удмынхны нотлохоо юм байна. Түүний удмынхныг урвагчд гэж үзээд бүгдийг нь хөнөөжээ. Ээж нь ч амиа алдахаасаа өмнө түүний үсийг хараар будаж амжаад нуун гаргасан байна.
Хэрэг хаанаас зүгтэн өргөөндөө ирэхэд хаан жараас нь голын дэргэд орхисон үснийх нь будгийг бариад иржээ. Гэхдээ хаан юу ч асуулгүйгээр зүгээр л хаалганых нь өмнө үлдээгээд явчлаа. Маргааш нь жив манай хэрэг хайсаар өргөөнд нь ирлээ. Манай хүн өөрийгөө нууцлаг хатны өргөөний үйлчлэгч гэд хэлчихсэн. Хөөрхий үйлчлэгч охин хатнаар баахан ажил хийлэгдснээс санаад өршөөл иртэл хэрэг харин түүнийг өөрийнхөө үйлчлэгч болгохыг хүслээ. Манай хоёр ордны угаалгын газар руу явна. Энэ газар нь ордон доторх цөллөгийн газар гэж яригддаг. Энэ газарт одоо боож өгсөн хатанд үйлчилдэг байсан үйлчлэгч байгаа гих сураг гарчээ. За гэтэл угаалгын газарт байсан ирчүүд гинэт хутаг гаргаж ирээл нэг л эвгүүдэд явчлаа шүү. Манай хоёр яг л бүслэгдээд ижитэл хааны тушаалаар хэрэг хамгаалах даалгавар авсан байсан Онкей гих тайган гарч ирэн тулалдана. Онкей тайган тэднийг одоо хоригдож байгаа их хатны хүмүүс байх гэлээ. Үүний дараа манай хэд боомлж өгсөн хатны үйлчлэгчийг олж уулзна. Түүний хөлийг тасцсан байсан болохоор хэрэг маань өргөөлөвгөө дагуулan явдаг. Ингээд түүнээр юу болсныг бичүүлж авахад намайг бичиж чаддгийг мэдвэл тэд ална. Тийм болохоор чаддгүй мэд царайлж байсан. 3 дугаар хатныг алсан хүн бол одоо хоригдож байгаа их хатан. 3 дугаар хатны аав нь сайд байсан ч их хатны талын сайд байгаагүй юм. Гэтэл жирэмсэн болсон гих мэдээ гарсан тул түүнийг хороож мөн хэрэгээ өөр тийш чиглүүлэхийн тулд их хатан хан Ожоогийн үйлчлэгчдийн нэгийг хахуулдан өрөөнд нь хор нуулгасан. Түүнийг нь би харчихсан. Тэгээд намайг болон гэр бүлийг минь ална гэж сүрдүүлсэн тул би хан Ожоо хатныг өхөлт хүргэсэн. Тэр өөрийгөө боомлж өгөөгүй. Хор нуусан үйлчлэгчийг алчаад намайг ч бас хөнөөвөл сэжигтэй учраас хөлийг минь тастан ярьж чадахгүй болгосон гэлээ. Үүнээс гадна олон ч мэдээллийг хэлж өгнө. Хаан Ожоо хатан болохоос өмнө багадаа сүй тавьсан хүнтэй байжээ. Түүндээ тэр ногоон хашаа эмгэнийхээ нэгийг өгч байсан юм байна. Тэр залуу нь дотоод ордонд нууцаар нэвтэрч явахдаа хайртай эмэгтэйгээ дурсаж явдаг үнэт зүйлээ гээснээр хаан үүнийг нь олжээ. Манай хийдч бүгд сүйт залууг нь олж уулзахад тэр хайртай эмэгтэйгийнхээ сүнсийг ямар болсон нь хамаагүй хармаар байна л гин. Хэрэг түүний хүслийг биелүүллээ. Хаанд нөгөө өрөөсөн эмгэнч дахиад байх ба 10 настайдаа хатнаас авч үйсэн гин. Тухайн үед ээжигээ алдаад ганцаараа шаналж байхад нь хаан Ожоо түүнтэй ярилцаж хаан харин хайртай хүн нь амьд зэрүүн байгаад нь натаархсандаа ганц үлдсэн эмгийг нь авахыг хүсжээ. Хаан Ожоо хатанж уйлж буй 10 настай хүү гүрвдэн хайртай ганц эмгээ өгсөн байна. Хаан уг нь дараа нь харамсаж хизээ нэг өдөр эмгийг нь буцааж өгөхийг хүсдэг байсан ч оройтжээ. Ингээд хос эмгийг хайртай залууд нь буцаан өгөхөд хаан Ожоо хатны төрх өөрчлөгдөж буцаад хөөрхөн боллоо. Хайртай хүнтэйгээ уулзсан хатны сүнс эцэст нь амар тайван орсон. Сүйт залуу нь хаанд талархснаа илэрхийлэн чухал мэдээлэл олж сонссноо хэллээ. Дотоод ордонд нууцаар нэвтэрч яваад санаандгүй байдлаар тайган болон үйлчлэгч хоёрын нууц яриаг сонсжээ. Тэд хоорондоо хааныг хордуулах талаар ярьж байсан гин. Хаангийн талаар мэдмэгцээ гэмт хэрэгтнүүдийг барьсан ба үйлчлэгчийн эд зүйлсэд ээжийг нь хордуулсантай яг ижил хор байх нь тэрий. Хаан хэрээд талархснаа илэрхийлж амттан өгнө. Хэрэг хатны удмынхныг хороосон хүн нь хааны өвөө болж таарлаа. Хэрэг түүнээс өөрийг нь яагаад алаагүйг асуутал хаан тэгэх хэрэг байхгүй гэлдэг. Бас цаашдаач түүний аминд хүрэхгүй гин. Тэгээд хэрэг өөрийнхөө хатан болгохыг хүсдэм да. Голын усанд үсээ угааж байхад нь хараад дагн харах шиг л болсон гин шүү. Тийм их үдсэглэн гоог урд өмнө нь харж байсан вэ гэж хэлээд олон хоногийн ойргүй байдлаа дийлэлгүй унтаад өглөө хөөрхий. Энэ бол хэрэг хатны маань баг нас. Хатан багада ээж аваа алдаж өнчөр чоцрохдоо баян айлд боолоор зарагджээ. Нэг орой түүний ажилдаг айлын хашаанд хаан нэгтэйгээс алтлаг өнгийн сум харан ирсэн байна. Маргааш нь болоход түүнийг хааны ордонд тэр дундаа дотоод ордонд оруулжээ. Түүнийг өмнөх хэрэг хатны суудалд сууж байсан нэгэн сонгосон бололтой. Хатныг маань олж ирсэн алтлаг сум нь одоогийн түүний мангас чувууны өд юм байна. Ингээд одоо үе гарч эхлэхэд би үүн гэр бүлийн охин Кажо гэх нэгэн хэрэгтэй уулзахаар ирлээ. Тэр их хатны дараах 2 дугаар хатангийн шүү. Гэхдээ одоогийн хаанд маань их хатан болох 1-р хатан байхгүй юм байна л та. 2 дугаар хатан хааныг ойрд энд их ирээд байгаа гэж сонссноо хэлнэ. Бас саяхан өмнөх их хатныг хаан цаазалсан нь хэрэг хатны хийсэн хараал гэж ордноор нэг цуурч байгаагийн шүү. Ажилгүй ч юм да. 2 дугаар хатан танилцахад таатай байна гэснээ орой ирнэ гэж хэлчихэд явлаа. Энэ 2 дугаар хатныг ордонд цэцгийн гүнж гэж дууддаг гин. Учир нь тэр бүсэндээ цэцгэн шүгэл зөөж явдаг. Уг нь муу ёрын зүйл гэгддэг байтал шүү дээ.
Эдний улсад өвлийн төгсгөлд тэр жилийн нас урагсдыг амирлуулах гэж үүдэндээ өлөгдөг зүйл нь цэцгэн шүгэл юм байна. Хаврын салхитай цуг өөд ологсод иргэн ирж энэ шүглийг дуугаргадаг гэд юм байна. Харин хоёрдугаар хатныг яагаад ийм зүйл биедээ авч явдгийг хэн ч мэддэггүй гин. Хоёрдугаар хатан одоогийн хааны багын найз, бас ерөнхий сайдын ач охин гин. Нээрэн боож өгсөн хаан оожоо хатны хилээ дастуулсан үйлчлэгчийг манай хүн дэрэгдээ авсан байна. Орой болоход хэрэг хатан дээр хаан эрэхтэй зэрэгцэн хоёрдугаар хатанч хэлснийхээ дагуу ирлээ. Тэгсэн түүнд хэрэг хатнаас гойх зүйл байсан юм байна. Үргэлж биедээ авч явдаг цэцгэн шүглийг нэг хүний төлөө хийлгэж байсан ч хизээж дуугарч байгаагүй гин. Тэгээд хэрэг хатнаас тэр хүн ирэхгүй учраас дуугарахгүй байгаа юм байх таа гэж асуулаа. Тэр хүн нь үнэндээ өөрийнх нь хайртай байсан хүнгийн шүү. 3 жилийн өмнө нас орсон гин. Тэгээд хоёрдугаар хатан 3 жилийн турш шүглээ дуугарахыг хүлээжээ. Тэгээд яагаад сүнс нь ирэхгүй байгааг асуухаар ирсэн юм. Хэрэг маань түүний хүсэлтийг хүлээж аваад сүнсийг нь ердөө ганц удаа л дуудаж чадхаа санууллаа. Ингээд сүнсийг дуудах гэж үзсэн ч чадсангүй. Энэ тохиолдолд нэг бол тухайн хүн нь амьд, үгүй бол сүнс нь хаа нэгтээ гацаж энд ирэх боломжгүй байгаа гин. Ингээд дараагийн удаад хэрэг маань жүг дагуулan өөрөө хоёрдугаар хатантай уулзгаар ирдэг. Хоёрдугаар хатанд цэцгэн шүгэл хийж өгсөн хүн нь хаан байжээ. Хаан өөрөө их гарын урд үтэй юм гин. Манай хоёрыг ярилцж явах үеэр хэн нэг нь нууцаар ажиглаад юм шүү. Энэ эмэгтэй өмнө нь хэд хэдэн удаа хэрээтэй таарсан. За нэг орой хэрэг маань унтж байхад өргөөнийх нь хаалгыг хүчтэй болбоод эхэллээ. Түүний тусламж нэгэн яралтай хэрэгтэй байна гэсээр нэг үйлчлэгч дагуулад явна. Йо Синжо гэх үйлчлэгч алга болсон бололтой. Сүүлийн үед их л хачаан аштай болоод исэн гин. Хэрэг хатан тэр үйлчлэгчийн унцдаг байсан орны давуунаас үсийг нь олж аваад нэг модон дороон түүнийг хэрэг болгон хувирглаа. Хэрэг нисэж явсаар алга болсон үйлчлэгч дээр олоод ирэхэд тэр нь манай хэрэг хатныг дагаад байсан эмэгтэй яг мөн байд юм да. За тэгсэн түүний дотор шүглсэн сүнс манай хэрэг хатантай адил өмнөх хааны удмын хүн байсан гин. Одоо барьж байгаа вааранд нь нутгаасаа хол насураад төөрсөн сүнснүүд байгаагийн дунд өнөө хоёрдугаар хатны хайртай залуугийн сүнс байгаа болж таарлаа. Тэгээд манай хатантай нэг зүйлээр тохиролцох хүсэлтэй байгаагаа хэлдэг. Яг энэ үеэр хэрэг хатныг хамгаалж явдаг болсон тайган өнөө сүнс шүглсэн эмэгтэй рүү чулуу шидэж хэрэг маанч хурдан хөдөлснөөр ваарыг нь хагалчлаа. Эмэгтэйн биед орсон байсан сүнс биеэс нь гарчгаад хэрэг хандан чи яагаад дотоод ордонд түгжигдэж амьдрд юм бэ? Чи хүсвэл бүхнийг олж авч чадна үсттэй гэж хэлчихэд алга боллоо. Гэхдээ үүнийг нь хамгаалагч тайган бол олж хараагүй бас сонсоогүй байдаг. Ганцхан хэрэг хатанд л харагдсан байх нь. Манай хүн хоёрдугаар хатны хайртай залуугийн сүнсийг чөлөөлснөөр хоёрдугаар хатны цэцгэн шүгэл анх удаа л дуугарлаа. Хайртай залуу нь өгсөн ч хэн нэгний гэргий болох шаардлагатай байсанд нь хаан маань найзыгаа дотоод ордонд оруулаад хатнаа олгочихсон гэдгээ хэрэг хэлдэг. Бас хэрэг болон хоёрдугаар хатныг сайн найзууд болох бах гэлээ. Гэтэл хэрэг хатан өөрийгөө ганцаараа байх ёстой гин. Өмнөх хэрэг хатны зааж сургаснаар хэрэг ганцаархнаа байх ёстой юм шиг байгаа. Нэг өдөр хэрэг хатны цонхоор нэг шувуу орж ирсэн нь амьд бус үгсэн шувууны сүнс байлаа. Тэрийг нь харсан Жүүжүү саяхан ирсэн шувуу болох Хибари гэх ийм шувуутай хатан өмнө нь байсан талаар дурсдаг. Тэр хатан цөөрөм талтарч унан нас орсон гин. Сайхан сэтгэлтэй Жүүжүү хэрэг хатнаас шувууны сүнсийг амар амгалангийн оронд нь хүргэж өгөөч гэж гуйдаг. Хэрэг маанч түүний хүсэлтийг зөвшөөрч тэр нас орсон хатны амьдардаг байсан газар руу ганцаараа явлаа. Гэтэл хэрэг хатныг хааны тушаалаар хамгаалах үүрэг авсан тайган дагж л явна. Тайган хэрэг хатнаас яагаад энд ирснийг нь асуухад шувуу нь өгсөн ч сүнс нь явж чадаагүй байна гэхээр харуулсал нь үлдсэн байж таарна гэдэг. Шувууны сүнсийг амирлуулахын тулд эзнийх нь асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Манай хоёр гүнжийн нас орсон гих цөөрөм дээр иртэл тэднээс өмнө хүн ирсэн бололтой. Гүнжийг дурссан хэн нэгэн цэцэг үлдэн явжээ. Хэрэг маань өгсөн хатны талаар юм олж сонсохоор үйлчлэгч нартай ярилцсан. Энэ үеэрээ үйлчлэгч нараас өөрийн өргөөний үйлчлэгч нартаа үнэтэй цайтай зүйлсээсээ хуваалцдаг нэгний дор ажиллавал адтай хэрэг гэдэг үг сонслоо. Тэгээд өөрийнхөө дор байгаа хоёр хүндээ юу ч өгч байгаагүйгээ санана. Буцаад ирэхэд нь Жүүжүү хатныгаа ганцаархнаа гарлаа гэд баахан гомдлолоо. Үйлчлэгчээ дагуулж явахгүй бол би юу хийх болж байна л гэдэг байгаа. Хэрэг маань шүүгээгээ ухаж хаанаас авсан бэлгээ Жүүжүүд бэлэг болгон өгтөл нөгөөх нь би чин сэтгэлээсээ танд үйлчилж байхад та намайг ийм шуналтай гэж хараа юу гэд гомдчдаг за. Хэрэг маанч яагаад уралсныг нь ойлгохгүй гайхаад ийм орч байхад нь хаан ирлээ.
Хаан одоо бүр ямар ч зориггүй зүгээр л амцтай өгөхөөр ирдэг болж хэрэг хаанаас туслахдаа бэлэг өгдөг үү гэтэл илд өгч байсан гин. Манай хүн тэгэхээр нь туслахыг нь ууралсан уу гэж асууд юм да. Тэгээд юу болсон талаараа хаанд ярьлаа. Тэгсэн хаан ч ус гомдож штэ. Өөрийнх нь өгсөн бэлгийг үйлчлэгчтэй өгснөө хээвнийг ярихаар тэгнэлтэй. Тэгээд хаан гарахдаа дараагийн удаа үйлчлэгчтэй юм өгмөр ивэл идэх юм өгөөрэй. Тэгвэл уурлахгүй л гин. Хэрэг маань өнөө шувуутай хатны өгсөн цөөрмийг манаж зогссоор эцэст нь цэцэг тавиад идэх хүнийг олж авлаа. Ингээд хатны тухай сонсоход ихэд бие султай нэгэн байсан гин. Тэгээд энэ үйлчлэгчийг дөнгөж ордонд орж ирээд ганцаардах үед нь хань болдог байж. Гэвч нэг удаа тэр хоёр маргалдсан юм байна. Дараа өдөр нь хатны шувуу үйлчлэгч дээр ирэн жиргэж байсан ч үйлчлэгч маргалдсан байсан тул шувууг үл тоожээ. Тэгээл нэг мэтгэд шувууч үзэгдэхий болж хатан нас орсон гин. Тэр хатан дорд гаралтай үйлчлэгчийн хүүхэд учраас үргэлж гадуурхагддаг байж. Хатныг нас ороход энэ үйлчлэгч ихэд харамсан гимшжээ. Үүний дараа цөөрмийн дэргэд зогсох хэрэг дээр хаан ирлээ. Хэрэг маань тэр хатныг өөрөө эмийн ургамал цэцэг тарьж өөртөө ийм бэлддэг байсныг мэдэж авчээ. Тэгээд цөөрөмтэй маш ойрхон ханиаданд тустай цэцэг ургасан байгааг харсан байна. Энэ л магадгүй түүний цөөрөмд живсэн шалтгаан байх гин. Эмийн ургамал болоод ангаах ухааны мэдлэгтэй тэр хатан өөр дээр нь ирдэг ганц үйлчлэгчийнхээ ханиалгыг эдгээхээр ханиаданд сайн цэцгийг авах гэж байхад нас орчгож үйлчлэгч улирал солигдох бүрт ихэд ханиалгадаг гэж. Хэрэг хатан маань хаанаар хийлгсэн шувууны модон сэлбрээ амьлуулан нисгэхдээ хатны дотн байсан үйлчлэгчийнх нь нэрийг хэлээд одоо ч өөрийг нь санан дурсах хүн байгааг хэллээ. Хэрэг буцан ирэхэд жөө үйлчлэгч байж сүргэлцсэндээ уучлалт гуйж бас бэлэгний асуудлаарч манай хоёр ойлголцдог. Жөө хэлгүй үйлчлэгч хоёр манай хүний үсээ буддаг талаар нь айл хэдийн мэдчиж. Тэгээд энэ мэтийн зүйлийг тань хүнд хэлэхгүй учраас чөлөөтэй байгаарай л гин шүү. Хэрэг хааны хэлснээр үйлчлэгч нартаа амтдан өгч манай гурав хөгжилтэй аргагүй амтрахын эцэцгэн. Хаан хар дарсан зүудэндээ нас орсон ээж болон хамгийн дотн байсан үйлчлэгчээ хардаг. Түүнийг зүуднээсээ зочин сэрэхэд туслах нь хэрэг хатнаас тусламж авч болохгүй юм уу гэж асуулаа. Тэгсэн хаан хэрэггүй л гин. Хаан хэрэг дээр ирдэгч өөрийнхөө асуудлын талаар ярьсангүй. Оронд нь харин дотоод ордонд харагдаад байгаа цагаан үстэй сүнсний талаар хэллээ. Тэр сүнс ордны өмнө зүгт байх бургасыг цэцэглэх үед гарч ирээд цэцэг нь хийсгэд алга болдог гин. Ингээд хаан туслахаа дагуулan бутсан ч хааныг унтсан хойно туслах нь ганцаараа хэрэг хатан дээр ирлээ. Гэхдээ хааны талаар ярьсангүй. Тэгснээ манай хэрэг хатны цагаан үстэйг нь мэдчихсэн гэдгийг хэлж байна. Бас хаантай харьцах харьцаандаа анхаар гин. Сүрдүүлэг маягийн үгэнд нь ууралсан хэрэг хааны туслахыг дургүй хүрмээр амтан гэхэд нөгөөх нь ч хариуд нь хэрэг дургүй хүрмээр гэдэм да. За дараа өдөр нь хэрэг хатан бургасны сүнсийг харахаар явна. Энэ сүнс өмнө нь үйлчлэгчийн биед орж хэрээтэй уулзсан сүнс биш байлаа. Түүний бүсэндээ зүүсэн улаан хаш зүйлт нь анхаарал татдаг. Маргааш нь хааны туслах хэрэг дээр дахин ирсэн ч энэ удаад харин уучлалт байна. Хэрээч түүнээс зохисгүй ашигласандаа уучлалт гуйхад хааны туслах одоо л нэг юм хааны асуудлын талаар ярьлаа. Шөнө бүр хааны өрөөнд хааны ээж болон хамгийн хайртай үйлчлэгч хоёрынх нь сүнс гарч ирдэг. Зөвхөн зүудэнд биш байж. Энэ явдал нь сүүлийн 1 сар үргэлжилж байгаа ч одоогоор огт гим хор хүргээгүй гин. Гэвч хааны бие өдрөөс өдөрт сулдах болжээ. Тиймээс хаанд туслаач гэж гуйлаа. Хэрэг хатан бургасны сүнсний зүүсэн улаан хаш зүйлээр дамжуулан мэдээлэл олж авна. Түүнийг Мэйжи гүнж гэдэг гэж. Рен засаглалын үеийн сүүлчийн хааны 2 дахь гүнж гин. Үдсэглэнтэйгээр алдартай байсан тэр гүнж 24 наснда өөд олжээ. Дотоод ордон дайсны айрам нэвтрэх үед бургасны дэргэд амиа хорлсон гин. Ордны агуулгад одоо ч Мэйжи гүнжийн зүүж явсан улаан хаш зүйлт болон амиа хорлохтой эргэлсэн хутга нь байдгийн байна. Агуулгад өнөө үйлчлэгчийн биед ороод исэн цагаан үстэй сүнсний зургийг чардаг. Тэр чадварлаг шидсэн байснаас гадна хааны удмын хамгийн царайлаг нэгэн байсан гин. Хааны ачгүй байсан тэр улсын хэрэгээс хол гэр бүлд төрсөн тул мэдээлэл хомс. Харин чадвараараа хаанд хүрсэн хараалыг тайлж гүнжийн алдсан зүйлийг олж ирсэн нь яригдан үлджээ. Бичлэг нь таалагдчихвэл лайка дараад ирцээ бүртгүүлээрэй. Манай сувгийг үздэг хүмүүсийн 72% нь subscribe-а дараагүй үздэг юм байна шүү. Subscribe-а дараагүй нь дарчихсан бол бичлэгээ өргөлжлүүлцгээе. Хэрэг хатан хаанд нэгэн түүхийг ярьж өгнө. Алсын өрнөөсөө нисэн
8,001 шөнийг давсан дагин нэгэн арлыг олон модны мөчөр дээр далавчаа амраан сув. Нутгийн 2 залуу хүнийг сонгон эрэгтэйг нь Зуны хаан, эмэгтэйг нь Өвлийн хаанд залжээ. Зуны хаан улсын хэргийг, Өвлийн хаан зөгнөлийг авна. Зуны хаан түүний удмын хөвгүүдээр залгамжлагдаж, Өвлийн хаан үргэлж дагны үгээр бяцхан охидыг сонгох болжээ. Өвлийн хаан дагны хүчийг аван үгийг нь дамжуулна. 500 гаруй жил улс 2 хааны иргэшээлд байсан ч бослог гарчээ. Зуны хаан Өвлийн хааныг хөнөв. Шалтгаан нь тодорхойгүй ч хайр сэтгэлээс болсон гэх яриач бий. Тэгээд хэдэн зуун жил Өвөл Зуны хаадын айрам тулалцжээ. Зуны хаан нилээд хэдэн удаа солигдсон ч Өвлийн хаан ахин гарч ирсэнгүй. Дахин зөгнөлөө хайрлаагүй. Улс мөхөн олон хааны засаглал үүсэн дахин мөхсөөр ижээ. Гэвч нэг өдөр хязгаар нутгаас асар хурдаар нийслэл хүртэл дайран ирэх айрам гарч ирсэн. Айрмыг удирдах мөнгөлөг цагаан үстэй мөнгөн генерал 30 чүрээгүй залуу иж. Мөнгөн генерал нэг охины хамтаар иржээ. Охиныг Кошо гэдэг ба 12 настай байлаа. Боол байсан охин нэргүй байсан тул мөнгөн генерал түүнд нэр өгчээ. Кошо бол дагны сонгосон Өвлийн хаан байлаа. Өвлийн хааныг өөрийн талд оруулсан мөнгөн генерал дөнгөж 28 наснда хаан ширээнд суужээ. 1000 гаруй жилийн тулааны дараа ахин 2 хаан судалдаа суув. Мөнгөн генерал мэдэж байлаа. 1000 жилийн энэ дайны эхлэл Өвлийн хааныг алдснаас болсныг. Өвлийн хаан үгүй бол Зуны хаан ч тогтнохгүй. Өвлийн хааныг хороосон дууралсан дагин удаан зөгнөлөө хайрлалгүй Зуны хааныг шийтгжээ. Хаан болсон мөнгөн генерал Кошо охиныг хаан болгосонгүй. Ирэх мэдлийг өөртөө л авах гэсэн үү? Эсвэл дайныг хүсээгүй юу? Тэрийг мэдэх аргагүй. Тэгээд мөнгөн генерал дотоод ордондоо харш бариулан Кошог түгжжээ. Түүнийг хэрэг гэж нэрлэн хатан болгосон ч эргэн очиж байсан удаагүй. Кошоч мөнгөн генералд хайртай байсан тул чимээгүй амьдрахыг зөвшөөрчээ. Мөнгөн генерал хуурамч түүхийн ном бичин үлдээснээр 2 хааны нэр түүхээс арчигдсан. Энэ түүхийг сонссон хаан өвөө нь цагаан уст хааны удмыг хөнөөж хаан болохдоо хэрэг оролдоогүй учраа хаан суудалтаа үлдэж чадсныг ойлголоо. Бас хаан өөрөө ч хаан ширээнд байгаа нь хэрэг энд байгаагийн ач гэдгийг. Дагин зөвхөн саргүй шөнөл дотоод ордноос нисэн гардаг гин. Тэгжил ээжигээ хүлээн суух бяцхан охиныг олж харчээ. Хэрээний ам дагны гарт байдаг гин. Манай хэдийг ийн ярилцах хооронд Жужугийн биед сүнс орчихсон байлаа. Өнөө үйлчлэгчийн биед ороод идэг сүнс. Тэр хэрэг давруулмаар байгаа нэгэн байгаагаа хэлэхдээ Жужугийн хоолой тутаг тулгасан нь хэрэг хатны урыг хүргэлээ. Хүчээр Жужугийн биеэс гаргаж яг л нөгөө ертөнцлөө нийлгээдийн даваан дээр хаан зогсоочно. Хэрэг хатан сүнсний авруулах гээд байгаа нэгнийг өөрөө таах гэж үзлээ. Тэр нь бургасны дэргэд зогсох Мэйжи гүнжийн сүнс гэж. Ран хааны үеэс нэг овогтой бол хоорондоо гэрлэх боломжгүй болсон гин. Энэ сүнс Мэйжи гүнжид сэтгэлтэй учир овгоо хаяхаар хаанаас хүртэл зөвшөөрөл авч байжээ. Тэд гэрлэх өдрөөч товлоод байхад нь гинэд бослог гарчихсан байна. Нэг нь цаазлуулж нөгөөх нь амиа хорлон хоёул сүнс болон дотоод ордонд үлджээ. Гэвч Мэйжи гүнжийн сүнс түүнийг огт сонсож хөдөлдөггүй. Тэгээд хэрэг хатнаас амар амгалангийн орон руу явуулж өгөхийг гуйх гээд ижилтэй. Гүнж бургасны дэргэд гарч ирдэг шалтгаан нь энд гэрлэх санал авсан байж. Бас сүйн бэлэг болсон үсний гоёлоо өөр нэгний гарт оруулахгүй тулд бургасны доор булсан байдаг. Үсний гоёлыг нь гаргаж ирснээр Мэйжи гүнжийн сүнс ухаан орж эцэст нь 2 биенээ тэрсээр амар амгалангийн орныг зорилоо. Өөр нэгэн орой хэрэг маань хааны өргөөнд дахин сүнс гарч ирснийг мэдрээд гарах гин. Тэгсэн мангас шувуу нь явуулахгүй байхаар нь дагинд хов өргөвөл шараад идчихэн шүү гэж айлхаад цааш явлаа. Хаан дээр иртэл өнөө 2 сүнс нь гараад ирчиж хэрэг ажиллаа хийх гэтэл хаан түүнийг зогсоох гин. Тэд огт гим хор хүргдэггүй юм а гэвэл хэрэг хатан тоосонгүй. Тэгсэн хэрэг үнэндээ тэр 2 сүнслөө хүчээ чиглүүлээгүй ба 2 сүнсний зогсож буй голын хаалгыг нь онилжээ. Тэгсэн тэнд нь хараалаар бийтсэн муу ёрын биет байсан нь харагдана. Ээж болон туслахынхан сүнс сарын өмнөөс харагдсан гэсэндээ. Сарын өмнө юу болсон бэ гэхээр хаан ээжийг нь хөнөөсөн өмнөх их хатныг нотолгоо олсон даруйда цаазаар авсан. Гэтэл тэр муу их хатан нь хоригдож байхдаа хааныг аль хэдийн хараачихсан байдаг. Хэрв өөрийг нь албал хараал нь идвэгчих гэж. Тэгээд хараал биежиж хаан руу дайрах гэхэд ээж болон хайртай туслахынхан сүнснүүд гарч ирэн хаалгыг нь хамгаалan зогсох болжээ.
Хараалыг зайлуулсны дараа тэдний сүнс өөрчлөгдөн эцэст нь амар тайван явлаа. Хаан Хирээ хатнаас өөрт нь дургүй ээж яагаад туслав гэхэд Хирээ би чамд биш эртний өвөл зуны хааздал уралдаг гин. Хаан баярлснаа хэлэхэд Хирээ маань хариуд нь дахиж өөр дээр нь ирэхийг хориглодог. Түүнээс хойш хаан ирэхээ болсон ч Хирээ түүнийг сансаар байлаа. Гэхдээ хаантай уулзахгүй ч 2 дугаар хатантай бол уулзна. Тэгсэн хаан 2 дугаар хатанд захидал бичгтээ манай Хирээд үг дамжуулжээ. Яагаад гэтэл Хирээг өөрийнх нь захиаг уншилгүй шатаачдаг учраас гэдэм да. Тэгээд захиандаа завгүй байгаа тул удаж байж Хирээ хатан дээр очихоо хэлсэн байна. Хирээ маань 2 дугаар хатандаа уулзчаад буцаад ирэхэд хаан хүрээд иржээ. Хааны завгүй байсан шалтгаан нь хэрэггүй хуйлуудыг халсантай холбоотой гин. Тэр дундаа цагаан өнст Ран овгийнхныг хороох тушаалыг цуцалжээ. Тиймээс Хирээ хатныг дахин айх эмээг зөөлхүү болсон гин. Нэг орой Хирээ хатан дээр толгойдоо гівлүүртэй эмэгтэй ирснээ сүнс дуудаж үгсэн нэг амьлуулж өгөөч гэж гуйлаа. Хирээ тийм чадваргүйгээ хэлэхэд эмэгтэй тэгээд би хэнд хандах юм бэ гэж уйлсаар гарчгүй ихтэй гівлүүрээ унахчна. Түүний дараа Ийшиха гих нэгэн тайган хүү бас ирлээ. Жүүжүү түүнийг таньдаг ба энэ жил ортонд ирсэн шинэ хүн гин. Тайган хүүгийн хөл өвдснийг анзаарсан Хирээ туслахаар харахад шийтглийн улмаас шилбэн айхтар болжээ. Хүүгийн Хирээ хатан дээр ирсэн шалтгаан болохоор тэр ордонд хүүхдийн сүнс харсан юм байна. Өөртөө нь баргалж ацуу болов гэмээр эрэгтэй хүүхдийн сүнс хөдлөлгүй зогсон уучлаарай гэсэн үг л шивнээд идэг гин. Тэр сүнс зөвхөн өөрт нь харагддаг. Эзэндээ хэлтэл шилбийг нь ийм болгочихсон гин. Маргааш нь Хирээ маань хүүг шийтгсэн эзэнгийнх тайгантай нь уулзахаар ирэхэд хүүг дахиад зодж шүү. Хирээ хүүг авран дараа нь хаанд тайган хүүгийн сүнсний талаар хэлснээр хаан энэ тухай судлахаар боллоо. Цаацлуулсан тайган хүүг Юиса гэдэг үйжээ. Тэгээд түүнтэй дотн байсан тайган руу захидал хөрвүүллээ. Хирээ хүртэл ирж айлгасны дараа Ийшиха тайган хүүгийн эзэн нь түүнийг хөөчгсөн гэд уйлаад сууж байхан тэр. Хирээ маань өөрөө түүнд эзэн олж өгөхөөр боллоо. Ингээд цаацлуулсан тайган хүүтэй дотн байсан тайгантай уулзна. Ингээд түүний тухай ярьж эхэллээ. Хүү газарт унсан цэнхэр өнгийн онцгой өдийг олж хатанд бэлгэлсэн тухай ярьлаа. Хатан ихэд баярлсан тул хүү дахин ирж өд бэлэглэх болжээ. Гэвч хатан дахин өмнөх шигээ баярлсангүй. Хатныг баярлуулах гэсэн тайган хүү занга ишиглэн шувуу алж өдийг нь зулгаах болжээ. Нэг удаа түүний занганд цэнхэр хараацай орж. Гэтэл хүү түүнийгээ шууд л хатанд үзүүлж орхиж. Яагаад гэтэл мэдэхгүй л гин. Ингээд тэр хүү цаацлуулсан байна. Хүүгийн сүнс өөрийнхөө алсан хараацай шувуунаас уучлалт ирэн зогсдог бололтой. Хүүгийн найз одоо хүртэл тэр цэнхэр хараацайн өдийг нь хадгалж байснаар Хирээ түүнийг нь ашиглан сүнсийг нь явууллаа. Хаанч тэр хамгаалагч тайган Онкейч тэр гуйж ятгаснаар шилбэ шалбартал шийтгүүлсэн тайган хүүг Хирээ хатан маань өөр дээрээ авахаас өөр аргагүй төрнө. Шөнийн тэнгэрт сар үгүй болж гүн харанхуй морилоход дэг нь Хирээтэй холбогдох холбоосоо үл тоон тэнгэрт нисдэг. Шувуу шөнөөр хисүүчлэх үед түүнтэй холбогдсон Хирээний бие тасрах мэт өвдөлт мэдэрнэ. Энэ бол Хирээ болсон хэний ч үүрэх ёстой тавилан. Дагныг тэнгэрт дүүлсэн тэр шөнө хэн нэгэн харж байлаа. Тэгснээ тэр хүн багш гэх хүндээ хандан дотоод ордонд орохыг хүсэж уйгаан хэлдэг. Багш нь ч түүнд туслахаа амлахад дагныг харсан тэр хүн Хирээг алах тухайга бодож байлаа. Хирээ хатны өргөөнд нэгэн настай эмэгтэй тусламжгүй ирнэ. Түүнд усан дотроос өмнө нь зүтгэдэг байсан хатных нь хоолой сонсогдоод байна гэдэг. Тэгээд үннийг хэлэх тул түүний сүнсийг аварч өгөөч гин. Эн хатан ятга тоглохдоо гарамгай сайн. Хаврын цэцэг мэд инээмсэглдэг нэгэн байжээ. Хоолойнч ариун ус мэт гин. Тэр хатан болохыг хүсээгүйдээ шаналж явсаар амиа хорлжээ. Учир нь хайртай залуун цаацлуулчихсан ба эн хатан түүнийхээ өгсөн газрын цус тусалсан шороог хүүдийн бон нандинан хадгалж үйж. Энэ настай үйлчлэгч тухайн үед эн хатны төлөөгээд тэр нандиндаг шороог нь газар цацаад юу ч хүү дэвсэлчихсэн гин. Ийн ярьж байсан үйлчлэгч Хирээ хатнаас өөрийг нь эн хатны өшөө хорсол тээсэн сүнснээс аварч өгөхийг гуйлаа. Гэтэл настай үйлчлэгч өөрөө аль хэдийн сүнс олчихсан байдгийм да. Өнгөрсөн шөнө уушигны өвчнөөр нас орчихсан байж үгснээ мэдэхгүй яваан байна. Тэгээд юун хоолой сонсогдоод байгаа юм гэтэл эн хатныг үгэлт хүргэсэн өөрөөсөө айж байгаа хэрэг гин. Настай үйлчлэгчийн сүнс эцэст нь тэсэлгүй усны гүн рүү тэмүүлсээр доош унлаа. Хирээч түүнд туслах боломжгүйгээ хэлэн сүнсийг энд нь үлдээн. Хирээ хатны бүхий л домог уламжлалыг мэдэх нэгэн сайд бий.
Хэрэг түүн дээр иртэл тэр манай хэрэг өмнөх хэрэг хатны захиасыг биелүүлсэнгүй гэж шүүмжилдэг. Учир нь хэрэг ганцаараа байх ёстой ч одоогийн хатан маань нэг л мэдхэд тайгантай үйлчлэгчдтэйгээс гадна хаан хатадтай ч найзлах болоод байгаа. Нэмээд өөртөө ч уулзах эсгүйгээд л өргөөнөө ганцаараа түгжигдэх ёстой гэдгийг нь сануулад байх шиг. Хаан хэрэг хатан дээр ирэхдээ зүүвэл сүнс харагддаг даван баг авч ирдэг. Хааны сонссноор энэ багийг зүүгээд улаан хараацай нэртэй хөгжимчдийн тоглох аяыг сонсоход тэр сүнс нь баг зөөсөн хүн лүү хардаг гин. Хаан өөрөө багийг зүүж үзсэн ч сүнс цаашаа харан зогссоор байжээ. Хөгжим сонсож үзэхэд ч сүнс эргэж хараагүй гин. Тэгэхээр улаан хараацай гих тэр хөгжимчд ямар нэгэн учиртай байж магадгүйг хэлдэг. Тэгсэн улаан хараацай гихийн хөгжимчдийг мэдэх хүн маш ойрхон байж таарлаа. Манай хэрэг хааны тушаалаар хамгаалах болсон Онкей тайган болохоос өмнө тэдний дунд байжээ. Тэгээд бива хөгжим тоглодог нэгэн эмэгтэйг дурдлаа. Энгийн бива хөгжим 4 утастай байдаг ч түүний тоглодог нь 5 утастай байдаг гин. Энэ бива хөгжмийг барууны бяцхан арал дээр ашигладаг ба тэр эмэгтэй гадаадаас ирсэн гин. Дараа өдөр нь хаан хэрэг хатанд тоор жимс явуулжээ. Хааны өгсөн тоорыг хэрэг хатан бүх туслахуудтайгаа хуваан идэх нь цаанаа л нэг халуун дулаан харагдана. Нэг нэгээрээ нэмэгдсээр одоо түүний хажууд 2 тайган 2 үйлчлэгч байх болжээ. Хаан 5 утастай бива хөгжим ордны агуулгаас олсноор хэрэг дуудуллаа. Хөгжмийг тоглож эхлэхэд манай хатан багийг зөөхөд өнөө сүнс нь нэрэл эргэж харахаар барах уу? Бүр их зурдаас нь тулж ирээд цоо ширтэнэ. Хэрэг хатанд бива хөгжим тоглож өгсөн тайган энэ баганд шүглсэн сүнсийг мэдэж магадгүйгээ хэллээ. Бива тоглохын төлөө төрсөн мэт нэгэн тайган байжээ. Тэр 5 утастай биваг гаргууд эзэмшиж хэний ч чадахгүй аялгауг гаргадаг байсан гин. Гэвч бусад хөгжимчдтэйгөө нийцэх аялгау гаргадаггүй байснаас болж найрын суудалд өргөтгөө болжээ. Гэхдээ тэр бивагаа тоглохоо хоромж зогсоож байгаагүй гин. Тэгээд сонир санагдсан учраас энэ явдлыг ярьж буй тайган түүнийг шалгахаар очижлээ. Тэгсэн өнөө бивачин тайган ясаар суралтлоо турж хуруунаас нь цус урссан чигтээ хөгжмөө тоглож байжээ. Санаан зовсон энэ тайган хөгжмийг нь балааж аваад өрөөнд нь түгжихээр шийдсэн гин. Нөгөөх нь ч хөгжмөөнийхэн хаалгаан үдсээр нэг мэдгэд чимээ тасарчээ. Ингээд маргааш нь түүн дээр очтол хэдийн амиа орлчихсан байж. Тэгсэн бива хөгжим нь түүнийг оршуулснаас хойш дугарч эхэлсэн гин. Тэгэхээр нь биваг шатааж энэ бүхнийг дуусгасан гэж боджээ. Хэрэг хатан үүнийг сонсоод хэрхэн хөгжимчин сүнсийг явуулах талаараа удаан бодлоо. Тэгээд тайганаас бива хөгжмийг зогсолтгүй тоглохыг хүсээд багнаас сүнсийг татан гаргана. Хөгжимчин сүнс аимшигтай төрхөөр бива хөгжим рүү тэмүүлсэн ч хөгжимд хүрэх мөчтөө төрх нь өөрчлөгдлөө. Хэрэг хатан улсын эрдэнэ болсон бива хөгжмийг багны хамт шатааснаар сүнсийг явуулдаг. Ордонд нэгэн үйлчлэгч хоолойгоо араатанд тасдуулсан мэтээр нас урсан байдалтай олджээ. Дотоод ордонд зэрлэг нохойж байхгүй байтал шүү дээ. Үүнийг сонссон хэрэг маань өмнө нь өөр дээр нь ирэхдээ үгсэн хүн амьлуулж өгөхийг гуйсан тэр эмэгтэйг саналаа. Энэ талаар судалж яваад дараа нь хаантай уулзаж гоо даам тоглохын хажуугаар хамтдаа шатан дээр суун амтдан эзэцгэн. Манай хэрэг хааныг хаан шиг биш байх юм аа гэхэд хаан болохоор чи ч бас хотын охин шиг л харагдаж байна гэдэг. Тэгснээ хаан хэрэг хатны амтдан наалтсан гацрыг арчиж өгөөд л айгүй хөөрхөн. Манай хэрэг сандарсандаа босоод ордны үйлчлэгчийн аимшигтай үхлийн талаар хэлж үйлчлэгчийн нэрийг хэн байсныг асуулаа. Түүнийг Жосей гэдэг байж. Хэрэг маань хаан болон түүний туслахаас Жосей Софугийнх хүч ашигладаг байсан болов уу гэж асууна. Энэ нь хайртай хүндээ зориулан өргөдөг хүч юм байна. Хонхон цэцэг шиг үнэрцдэг гин. Ингэж асуусан шалтгаан нь үгсэн хүн амьлуулж өгөхийг гуйсан эмэгтэйн унагсан гэвлүүрээс тэр хүчний үнэр үнэртэж байж. Хэрэг маань саяхан үгсэн тэр үйлчлэгчийг гэвлүүртэй эмэгтэй байж магадгүй гэж бодсон. Тэгсэн хаан өөр нэг хүнээс тийм үнэр үнэрцдгийг хэлсэн нь хааны өөр нэг хатан байлаа. Тэр хатны ах нь мориноос унан өөд болсноос хойш сэтгэлээр унан биеийн муудсан гин. Хэрэг хатны талаар бүхнийг мэддэг сайд хэрээтэй дахин таарахтаа хаантай илүү дотносох хэрэггүй, шаналлалт автвал таны дотор мангас үүснэ гэж хэлчихэд явлаа. Яасан ч хэцүү харвав дээ те. Хэрэг хамгаалагч тайгандаа ах нь өөд болсон гих Жакохийн хатныг судлах ажилд алгалаа. Тэгээд хэрэг маань өөрөө өргөөндөө буцаж ирээд зан уйл хийж саяхан өгсөн үйлчлэгчийн сүнсийг явуулна. Дараа нь гэвлүүрийг дахин нэг хараад үйлчлэгчийнх гэхэд арай л тансаг. Бас тэр эмэгтэй орж ирсэн цагаасаа
ганц ч удаа мөргөж ёслоогийг саналаа. Хэрвээ үйлчлэгч байсан бол хатан хүнээс юм гуйж ирэхдээ мэхийн ёслох нь мэдээжийн зүйл. Энэ үеэр Жакогийн хатныг судлуулахаар явуулсан хамгаалагч тайганч ирж таарлаа. Тэр хатан сүүлийн хэдэн сар бие сэтгэл нь тавгын улмаас хэвтэж байгаа бөгөөд өргөөндөө хэнийг ч ойртуулахгүй байгаа гин. Харин нэг тайганыг хажуудаа авсныг нь Онкей тайган зуруулаад иржээ. Энэ тайганыг ирснээс хойш тэр хатан улам бүрл бусдыг ойртуулахаа болсон гин. Бас хаяа өрөөнөөс нь хачин чимээ сонсогдох болжээ. Хэрэг маань тэр тайганыхын зургийг хараад хэн болохыг нь таних шиг боллоо. Бүр гаранч чичирч харагдана. Тэгээд ганцаархнаа үлдэхдээ тэр шар шувуу намайг алхахаар иржээ гэж бодно. Оройн Жакогийн хатныг тагнахаар явсан Онкей тайган өнөө шар шувуу гихчт нь баригдчихлаа. Хэрэг хатан маань Онкей тайганыг нар жаргахаас өмнө заавал буцаж ирээрэй гэсэн ч ирэхгүй байгаад нь санаа зовоод өөрөө гарч хайхаар шийднэ. Замдаа унаж бүдчин яваагаас нь харахад ямар их санаа зовж байгаа нь илт. Хатны уртаас хаанч ирж таарах ба хэрэг маань түүнд Онкей тайган ирээгүйг Жакогийн хатанд ойртсон нэг тайган биег тэр нь хэрэг алхаар ирсэн хүн гэдгийг хэллээ. Тэгээд түүний хажууд олон хүн байдгаас олж бусдад найдан ямар сул дорой олж байгаагаа гайхан уйлчихсан тэр. Хаан хариуд нь хаяач гисэн 16 настай охин гэдгийг санал та. Сул дорой байсан ч болно. Эрхэлж болно гэж аргацдаг. Ингээд тэд хамтдаа Жакогийн хатны өргөлөө явлаа. Хатны өргөөнд ороход өнөө хүчнээс нь гадна өөр хачин өнөр өнөртөж байдаг. Тэгсэн Жакогийн хатны орны дэргэд өнөө хачин тайган зогсож байхан тэрдээ хэрэг маань түүнийг шар шувуу гэж дуудаад байгаа. Тэр хэрэлүү хараад зэвхийн муухайгаар инээмсэглэнэ. Тэгснээ тайган юм байж хаан хэрэг хатан хоёрыг үл тоон өрөөнөөс гарчих тийм да. Жакогийн хатан хэрэг өөрт нь туслаагүй ч туслах өөр хүн гарч ирсэн гэлээ. Тэр хүн ахынх нь үсийг хэрэгтэй гэхэд Жакогийн хатанч гэрлүүгээ захидал бичин ахынхаа үснээс сахуулжээ. Тэгээд шороогоор хүний дүрс үүсгэн ахынх нь үсийг ашигласнаар үгсэн ах нь эргэн амилсан гин. Хэрэг түүнээс ах ч нь одоо хаана байна гэж асууснаа. За хэлэхгүй байсан ч угаасаа үнэртэж байна гэд үнэрийг даглаа. Тэгсэн хөөрхий хамгаалагчтайган Онкей маань хүлүүлсэн хөвтөж шүү. Хэрэг хатан тайганаа харамгцаал яарсаар түүн дээр очтол араас нь Жакогийн хатны үхлээс амилсан ах нь зомби аягтай л гараад ирдээ. Хин рүүч хамаагүй улангасан дайрж байгаа ахта Жакогийн хатан өөрийнхөө цусыг өгч байгаа нь үнэхээр эвгүй. Өрөөгөөр дүүрэн цустай хувин тавьсан байгаа нь амьтны цус гин. Даан чаах нь амьтны биш хүний л цуснд дуртай болж таарч. Саяхан ордонд нэг үйлчлэгч аимшигтай байдалтай олдсон доо. Энэ амилсан ах нь тэр үйлчлэгчийг алчсан болж таарлаа. Хэрэг түүнд энэ мангас ах чинь бишээ гэж хэлдэгч нөгөөх нь үүсгсээр байгаад гүрээгээ тас хазуулч тийм да. Хэрэг хурдан хөдөлж түүний дотроос үгсэн хүний үсийг авахад зомби хормын дотор л шороо болон бутарлаа. Даан чинь бүхний дараа хэргийн эзэн нь зогцчиж хэрэг маань хааныг явуулж өөрөө өргөөндөө амрах гэж байгаа царайлснаа хүнээс зайдуу газар модон дунд ороод өнөө этгээдийг дуудаж эхэллээ. Хэргийн эзэн гарч ирэхэд хэрэг түүнийг шар шувуу гэж дууддагч нөгөөх нь харин чи хэрэг биш шиг би ч бас шар шувуу биш. Ердөөл нэг сав төдий зарлага гиндэ. Хэрэг түнлүү сум зоох гэсэн ч нэмэр болсонгүй. Тэр залуу өөрийгөө далайн цаана орших бурхны орноос ирсэн гэдэг. Тэгээд хэрэг хатан тандан чиний дотор байдаг жинхэнэ хэрэг буюу та нарынхаар дагин бидний улсаас хөөгдөж энэ арал дээр ирсэн. Би ах нь байна гэж авдаг юм да. Тэгээд үргэлжлүүлэн дагин бид хоёр далайн хөөс хуваагдахад нэг хөөснөөс төрсөн. Би цаацлагчийн үүрэг авч дагин сахиус уулж далайн урсгал салхийг даган үхэгсдийн сүнсийг дамжуулах үүрэгтэй байсан. Гэвч дагин үгсэн нэгний үгэнд орж сүнсийг амьлуулж нүгэл үлдсэн. Би чиний шаналлыг дуусгахаар ирлээ гэд сэлмээ далайн дайрлаа. За тэгсэн яг энэ үеэр хэрэг хатны маань урдуур хаан гарч ирэн хамгаалдаг. Тулалдаад л байдаг. Даан чин залууд ямар ч гэмтэл нөлөөлдөггүй. Хаан сэлмээ алдтал ашгүй туслах нь гарч ирнэ. Нэмээд хамгаалагч Онкей тайган болон түүний найз. Бүгд л нийлж дайрсан ч дагны ахад юу ч нөлөөлөхгүй нь тодорхойлаа. Одоо харагдаж байгаа хүний дүрх нь бас л зүгээр нэг шавар шороо бололтой. Өөрийн биеэр энд ирээгүй юм гин. Тэгснээ манай хүнд би ч гэсэн чамааг алмааргүй л байна. Өс санах бол анхны хэрэг Кошод л өс сан гэж хэлдэг. Кошогийн охин анхны хэрэг болохдоо өөрийгөө болон бусад олон охтыг сав болгон өргөл болгож дагныг эндээс зугтгааргүй болгож хорьсон гиндэ.
Тэгээд үргэлжлүүлэн амьд нэгнийг сав болгон ашиглах нь бидний ертөнцөд ч танай ертөнцөд ч шударга бус хориотой зүйл. Бас та нарын дагинд өргөл болгон өгдөг цэцэг чинь хор. Одоо түүнийг 50 нойр сулах болсон. Би цаазлагчийн хуваар дүүгээ цаазлахаар ирсэн гээд сэлмээ дахин далайлаа. За тэгсэн хаан ч юу гэж зүгээр зөксөд байхав урдуур нь орон хамгаалахад хэрэг хатны дэргэд байдаг мангас шувуу гинэд гарч ирдэг. Манай хатан шувуугаа ашиглан өдийг нь сум болгон харуулхад одоо л нэг юм дагниах байхгүй боллоо. Гэхдээ энэ биеийн л үгүй болсноос биш өөрийн ертөнцөө байж л байгаа. Энэ явдлын дараа хэрэг хатныг хард арсаар сэрхэд бүгд л түүнийг сэрхийг хүлээж байлаа. Жүүжүү хатандаа санаа зовон уйлсан бол бусан ч мөн санаа тавин хүлээж байдаг. Хаан хэрээд өмнө нь зуны хааны хуваар түүнийг өвлийн хаан хэмээн хүндэтгэж загас хэлбэртэй сахиус маягийн зүйл өгсөн. Тэгээд хаан өөрөө түүнийхээ нөгөө хосыг нь бүсэндээ зүгээд явдаг болсон. Гэтэл хэрээ маань өөрийнхөөгөө зүүхгүй байхаар нь хаан асуудал гээж ихвэл хайран штэ гэсэн байхгүй юу? Тэгээд хаан хэрэг хатанд зориулж загас хэлбэртэй модон сэлбэрийг яг ижилхэн хийж өгөөд одоо энийг хайчхна гэж айлгүй биедээ авч яваарэ гин. Хаан дагны ахыг ордонд яаж тайгны дүрээр орж ирснийг судлууллаа. Түүнийг нууцаар нэвтрүүлж тусалсан хүн алдсан байна. Өглөө эрт дүүрээр хэрэг хатны нууцыг мэддэг сайд хэрэг хатан дээр ирлээ. Тэгээд гоо даам тоглонгоо өмнөх хэрэг хатны тухай ярилцсан. Тоглоомч дуусаж яриа өндөрлөх үед хэрэг хатан одоо та өвөртөө байгаа хутгаа гаргаж ирж болно. Намайг алхаар ирсэн биддээ гэж хэлдэм да. Сайдын далайх хутганы өөдөөс хэрэг огтхон ч хүсэргүүцэл үзүүлэлгүй сууж байтал бас л хаан ирчихсэн хэрэг хамгааллаа. Шоки зүгийнх нэрээр ордонд тайган болж орсон дагны ахад энэ хүн тусалж ордонд оруулсан байж. За яагаад хэрэг алах гэж оролцсон бэ гэтэл энэ настай сайд өөрөө өмнөх хэрэг хатан болох Рейжод хайртай ижил дээ. Гэтэл түүний зааж сургасныг үргэлжлүүлэн ганцаараа хорвоог туулах ёстой байсан одоогийн хэрэг хатны хажууд олон хүн байх болж хаан хүртэл санаа тавиад байгаад нь дургүй нь хүрсэн гин. Өмнөх хэрэг Рейжогийн хажууд хинч байгаагүй. Ямар ч хаан түүнийг ойшоож байгаагүй атал одоогийн хэрэг дэндүү жаргалтай байгаад уурлаа. Тэгсэн хаан болохоор Рейжод одоогийн хэрэг Жюс эцүү байгаагүй гэж үү гэхэн тэр. Гэтэл Рейжогийн бүхний зориулсан зааж сургаж хайрлаж өсгсөн охиныг нь та хөнөөх гэж байна гэж учралснаар хөгшин сайд тэсэлгээ уйлчихна. Хаан сайдыг чимээгүйхэн тэтгэртэй гарч ордноос яваарэ гэлээ. Энэ сайд залуудаа хайртай хүн нь хэрэг болохоор сонгогдсон ордонд ирэхэд араас нь ирж сайд болсон юм байна. Тэгээд хэрэг хатдын талаар маш их судалж хайртай хүний энэ хараал мэт зүйлээс чөлөөлөх аргыг насаараа хайсан бололтой. Гэсэн ч одоо ч хэрэг хатдын оршин тогтнолын утга учир бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Ордон нууцаар дүүрэн хэвээр хэрэж байх ёстой газараа үлдлээ. Хэдий Жюс эцүү тавилангаа хүлийн зөвшөөрч ганцаараа байхыг сонгосон ч одоо дахин ганцаардахгүй. Бичлэгэн таалагдсан бол лайка дараад сэтгэгдлээ заавал үлдээгээрэй. Мөн дараагийн бичлэгийг хурдан хүлээн авахыг хүсвэл subscribe дарахаа бүү мартаарай. Baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby, when you say